За сайн бацгаана уу? Өнөөдрийн таараа уншлагыг би гэртээ сууж байгаа ээж нарт зориулж байна. За ямар асуултын хүрээнд вэ гэхээр та ганцаардаж байна уу? Тэгээд бусдаас ингээ хаягдмал, хоцрогдмал юм шиг тийм мэдрэмж өөртөө чинь төрж байна уу гэдэг картуудыг асуултын дагуу картнаас асуулаа. За нэгдүгээр картн дээр савааны 8 гарсан. За энэ маань болохоор байнга юм өдөр тутмын давтагдмал тэг хөвшмөл ингээд ийм химнэл харагдаад байна. Тэгэхээр өдөр болгон л хийдэг зүйлээ бид нар хийдэг шүү дээ тий. Гэхдээ нөгөө талаасаа бас энэ дээр бид нэр баг зэрэг өөрчлөлт бас хийх боломж байна. Ямар өөрчлөлт вэ гэхээр өмнө нь холбоотой байсан найзтайгаа холбогддог ч юм уу эсвэл өмнө нь хийжсэн хоббигоо дахин сэргээж хийж эхлэх боломжийг бол энэ карт маань харуулж байна. За хоёрдугаар картн дээр judgment буюу шүүлт гарч ирсэн. Тэгээ энэ дээр ингээд зургийг харахаар дээр нь ингээд бишгүүртэй хүн тий захиусан тэнгэр шиг. Тэгээ доор нь болохоор ингээд айгүй олон хүмүүсийн гуугаа зогсож байгаа. Тэгээд энэ утгаараа бид нэр одоо ээж нарын хувьд те ингээд гэр бүлтэй, үр хүүхэдтэй, нөхөртөө, ханийжилтэй те одоо хамаатан садандаа ингээд маш их ингээд энерги зарцуулж идэг. Тэгээд энийгээ бас ингээд те дахиж ингэж эргээгээд бодох хэрэгтэй ах нэ. Тэгээд яг би зөв зүйлдээ энерги оруулж ийн үү гэдгээ бас харгалзаж үзэх одоо шүүж бодох хэрэгтэй цаг үе болж байна. За тэгээд энэ 3 дахь картн дээр нь болохоор дахиад савааны 7 гараад ирлээ. Тэгээд энэ маань ямар учиртай вэ гэхээр ингээд те өөрийнхөө байр сууриндаа баттай зогсох гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр та те маш чухал зүйл хийж байгаа шүү те. Одоо ингээд бүхэл бүтэн хүн өсгөж байгаа шүү гэдэг тэр мэдрэмжээ бити алдаараа нэгдүгээр. Тэгээ хоёрдугаарт болохоор өөртөө те зарцуулах цаг хугацаагаа одоо ямар нэг байдлаар өөртөө цагаа гаргаж сураарай гэдэг утгаар энэ карт нь гарч байгаа. За хамгийн сүүлийн картн дээр энэ одоо асуултны хариулт карт байгаа. Тэгээд одоо яаж энэ те одоо энэ ганцаардмал мэдрэмж те тэгээд одоо бусдаас хоцроод байгаа мэдрэмжээ би даван туулах вэ гэдэг картн дээр савааны 6 гарсан. Тэгэхээр энэ картн дээр ямар утгаараа гэхээр та одоо өөрийгөө дахиж хатан болгож өргөмжлөх хэрэгтэй. Та тий одоо юу гэдгийг өнөөдөр таны хийж байгаа үйлдэлийг тий хинч гаднаас харахгүй мэдэхгүй байж болно. Тэр бол угаасаа хүмүүс мэдэхгүй өөрсдөө ажилдаа урдах ажлаа хийгээл явж байгаа мэдэхгүй. Гэхдээ таны хувьд тий би өнөөдөр хичээсэн, би өнөөдөр бүх зүйлээ хийсэн, би хүүхдүүдээ тий одоо мөр бүтэн хоол ундтай дулаахан гэрт цэвэрхэн уцтай өсгөж чадаж байна гэдэг тэр мэдрэмжийг ингэж өөртөө тий өөрийгөө магтан урамшуулаарай гэдэг утгаар гарч байгаа шүү. Хинч таныг магтахгүй байж болно тэр нь хамаагүй. За энэ дээр бас мөн практик одоо тий янз янзын жижигхэн зүйлсүүд хийж болж байна л да. Нэгдүгээрт нь юу гэдгийг одоо хийсэн зүйлсийн тий зургийг аваад эсвэл видео бичлэг хийгээд юм уу ингээд гэр бүл одоо ээж хамаатан сад нойр дотныхоо найз нөхдөд юм ингээд илгээгээд өнөөдөр би юм хийлээ гэд ингээд заавал одоо тий тэнд хариу ирэх алба байхгүй. Тэгээ зүгээр ямшлсан тий би бусдаас хаягдаагүй, хоцрогдоогүй, би бас би гэдэг хүнд байгаа шүү гэдэг тий тийм мессежийг бас одоо тий илгээх нь танд хэрэгтэй. За тэгээ хоёрдугаарт нь болохоор мөн одоо тэр сошиал орчинд өөрийнхөө хийж бүтээсэн зүйлсээ одоо хуваалцаж болж байна. Жишээлбэл юу гэдгийг өнөөдөр та нэг кейк ч юм уу эсвэл нэг гоё бейкери хийжлээ те тэрнийхэн зургийг аваад ингээд тавилаад энэ дээр заавал хүмүүсээс магтаал сонсох шаардлага байхгүй хариу үйлдэл байхгүй байсан ч болно. Гэхдээ явшласан би те одоо хичээж байгаа гэдэг одоо тэр мессежийг л өөртөө төрүүлэх гэдэг нэг хэсэг байхгүй. За тэгээ 3 дугаарт нь болохоор одоо энэ гоё ээжүүдийн групп одоо тэгээ гоё өөдрөг гоё юм мэдээлэл хуваалцдаг ээжүүдийн групп руу ороорой гэж зөвлөж байна карт маань. Тэгээд тэрэн дээр одоо өнөөдөр сурсан шинэ зүйл ч юм уу хүүхдээ өсгөхдөө би өнөөдөр юм хийлээч гэдэг юм уу тэр гоё мэдээллүүдэд хуваалцдаг тийм групп байдаг байлгүй дээ. Тэгээд тийм группүүдийг судалж агаад ороорой гэж бас зөвлөмөр байна. За тэгээд ямар ч лсэн гоё өөдрөг байх хэрэгтэй. Тэгээд та юу яаж байгаа те одоо бүхэл бүтэн хүн бүтээж байгаа гэдэг утгаараа үнэхээр чухал зүйл хийж байгаа шүү. Тэг хүчтэй агаарай. Картаас мессежийг хэлгээлээ. Баярлалаа.